За. Дэл. Би ер нь хөгжим гэртэл сонсдог. Ганцаараа л гэртэл сонсдог. Тэр үед ингээд анх удаа юм чангаарч юм олон хүнтэй сонсч үзэл аим шоконд л орчихсон. Миний мэддэг амьдрал яг л өглөө яваал орой орж ирдэг нэг тийм тогтвортой. Би өөрөө бас ер нь нэлээд тийм тогтвортой нэг юм тодорхой юм дуртай байхгүй. Тэгээ яг ингээд ажиллах цаг нь тодорхой, авдаг цалин тодорхой байвал яг үнд амар амар штэ. Тэнгүүд энэ амьдрал чинь амар маш тодорхойгүй. Гэхдээ нэг юм байгаад байт. Би яг юу гэдгийг юу нэм гоё байгаад байна гэж амар боддог. Тэгээ би мэддгүй юм яг. Мэдгүй зүгээр л нэг тийм шүдэ угаадаг шиг л. Тэгээ амар их юм бодоод хар юм хийж чадхаач үлж байгаа. Бодох хэрэггүй зүгээр л гоё юм да. Тэгэл би яг ялч би бүгдийг сонсдог бүх хөгжим. Одоо хийгээд байгаа нь л юм байгаад байгаа болохос шүү. Жисафэлд яаж юм шүү дээ. Франц. Тэгэл энэ Мак де Марко зүгээр л нэг юм хөөрхөн өрөөндөө зүгээр л сайхан тайван байж хата сонсъё гэж тавьсан. Надад нэг тийм хүч өгöd байгаа юм шиг. Тийм мэдрэмж амар авдаг байсан юм байна гэж одоо би яг сайхан бодсон. Яг тэр мэдрэмж юм уу нэг мөчн яг байхаар ялтч юм гардаг. Тэр нь ингээ байхгүй бол хичээгээд гардггүй. Тэрийг бас яг ойлгоцсон чи ер нь амар болчихлоо. Би ер нь ингэж хүлэн зөвшөөрөхгүй гэж бодоод байдаг гэсэн юм аа. Би ингээ өөрөө хийх үедээ л би хийн суугаад яг үндэ хичээл гарна штэ. Чадахгүй байгаа юм бэ. Амар тийм байсан юм. Алтчгүй нэг юм байдгийг ер нь сүүл үед ойлгоод нэг хүчлэхэ болчихлоо доо бас. Би яг нэг сайхан найзтайгаа ярьж байгаад бит хоёрыг тийм дүгнэлтэнд хүрсэн юм аа. Яг гал тухамсарч нь яг үнэндээ чи өөрийнхөө бүх юмыг мэдчихэд юм шүү гэдэг тийм дүгнэлт. Би яг өөр хүмүүстэй харьцуулж чадахгүй юм чинь. Юу мэдэрж байгаагаа. Би юу яриад байна? Амар мөнгөтэй шиг юм яриад тахаа. Үгүй штэ гэж. Сая тэр 5 сараас хойш хөгжмнөөс өөр юм хийхгүй байж байгаад гинт юу болоод байна гэх. Гадаа гарч амар алхдаг болол. Энэ болжмор чи яасан гоё юм гэж бодож байна. Гэтэ би яг хөгжим миний амьдрал гэж боддоггүй. Нэг хэсэг л гэж боддог. Би яг нэг хэсэг амьдрал гэж бодсон. Зөвхөн ингээд ээдэд төлөвлөрсөн. Тэгээ яг энэ хэсэг завсарлаад би хажуугаар нь амьдрах юм байна гэдгийг ойлгосон. Хажуугаар нь нөгөө би байх хэрэгтэй. Би ингээд өөрийгөө бүр байхгүй болохоор зөвхөн ээд нэг хэсэг ингээд амар явсан байхгүй. Амар завгүй ингээл хөгжим хийгээл тоглоол. Тэгээ одоо би яг би хажуугаар нь амьдрах юм байна гэдгийг л амар боддог болсон. Дүүнэртэйгээ нэг хөөрхөн л байж мах чи яг үнэндээ хөгжим хийгээд суухаас илүү нь цааш юм. Яг гоё тэнцүү авчих гоё юм байна гэж боддог болсон. Айгу дээр юм. Тэгээд ингээд би өөрийгөө ингээд голоод байдаг. Би юунд хүрнэ гэж голоод байгаа илээ. Тэр гэдгээр нь амар их бодсон л доо. Тэгээд
За тэрэнд хүрлээ гэхэд юу ч өөрчлөгдөхгүй гэж мэдж байгаа сте гэж өөртөө бас хэлсэн. Яагаад тэгэхээр би яг ийм байхыг зүгээр л би одоо яг байгаа шиг байхыг яг үндэ ингээд тэр анх эхэлж байхдаа хүсчихсэн байхгүй. Гэтэ би ингээд болцсон юу ч өөрчлөгдөөгүй би ингээд нэг юм сайд үгтэйгээр хэлсэн. Одоо бол би нэг 50 хүртлээ ч юм уу амар би яг хөгжмөнтэй холбоотой амьдарч байгаа. Тэрнээс хаашаа ингээд зүгээр тайван жимс тарж амьдрнаа л гэж үздэг. Сонин уст киви гэж. Сонин жимс тарж тэр. Нэг сонин хөгжим хийж явж ийсэн аа. Яг хийсэн юмнуудаа амар ингээд сонсоод ямар сони ингэж бодсноо. За угаасаа бүгдээрээ л би юм байна гэдэг яг ойлгосон. Энэ хэсэг амар сони хүнд нэг тийм миний ингээд нэг гаргадгүй юмнууд. Энийг ойлгочвол би яг гоё л байх гэдэг.